Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ука Төмөр гэдэг амжилтын тарин номын зохиолч. Би өнөөдрийнхөө бичлэгийг талархал дээр төвлөрүүлж байна. Талархлын хүч. Та бүх амьдралынхаа туршид зөвхөн баярлаа гэдэг үгийг л байнгын уншилгаа болгосон бол энэ танд хангалттай. Master Eckhart. Амьдралаа өөрчилж эхлэхэд нөлөөлөх хамгийн хүчтэй зүйл бол талархал. Талархал бол хангалуун амьдралын их үүсвэр юм. Бид ихэвчлэн байхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж түүнийхээ араас завгүй явдаг. Байхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлснээр хизээч хангалуун амьдрч чадахгүй. Харин талархал илэрхийлснээр өөрт аль хэдийн байгаа зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхээс гадна бидний зүрх сэтгэл нэгдэж тэр хэмжээгээрээ оюуныхаа хүрээг тэлж өсч хөгждөг сайн талтай. Баярлж талархснаар бид маш сайхан мэдрэмжтэй болдог. Сайхан мэдрэмж дараагийн сайхан мэдрэмжийг үүсгэж байдаг. Талархах цагийг 3 янзаар гаргаж болно. Нэгдүгээрт бодох цагийг өөртөө гарга. Та юунд талархаж байна вэ? Өвөрмөц өөрийн гэсэн онцлогтой, чадварлаг хүн болж төрсөндөө талархаж байна уу? Зүрхтэн зохилж байгаа талархаж байна уу? Амьсгалж байгаадаа талархаж байна уу? Мэдрэх, хайрлах, амьдрах, бүтээх чадвартай байгаадаа талархаж байна уу? Хөдөлж буй эрүүл бие махбодтой талархаж байна уу? Амьдарч байгаа энэ дэлхийн ертөнцийн талархаж байна уу? Таарлцсан сэтгэлэг нэг хүмүүст танд туслалцаа дэмжлэг үзүүлдэг, таныг хайрладаг хүмүүст талархаж байна уу? Хоёрдугаарт бичих цагийг өөртөө гарга. Өдөр бүр болж өнгөрсөн тааламжтай зүйлүүд сурч мэдсэн бүхэн дээрээ анхаарлаа дахин төвлөрүүлж, түүнийгээ талархлын дэвтэр дээрээ бичиж тэмдэглэх. Гуравдугаарт алхах цагийг өөртөө гарга. Гадуур алхах үедээ эргэн тойрноо хар, мэдэр, таларх, замт таарсан мод, чулуу, байшин, барилга гэх мэт зүйлүүдэд анхаарлаа төвлөрүүлж түүнд таларх. Нарлуу хар, мэдэр, таларх, агаар салхийг мэдэр, түүнд таларх. Байгалийн үзэгдлүүдийг анзаарч харж байгаадаа таларх. Нэг газраас нөгөө рүү хүрч чадаж байгаадаа таларх. Талархал илэрхийлснээр бид одоо цагтайгаа бүрэн холбогдож амьдралыг яг байгаа чигээр нь хүлээн авдаг. Талархал илэрхийлснээр бид амьдралаа аз жаргалтай болгодог. Тиймээс өнөөдөр талархлыг сонго. Аз жаргалтай учраас талархах биш, талархсан учраас та аз жаргалтай. Цаг заваа зориулж энэхүү бичлэгийг үзэж байгаад танд баярлалаа. Найз нөхөддөө цааш нь түгээж байгаад танд баярлалаа. Мөн миний захин мэдээлэлд бас YouTube сувагт бүртгүүлж байгаад танд дахин баярлалаа. Хүс, хий,